Жаргал сайхан төлөөлөгч. Нэг за та бүхэнд өдрийн мэнд хүргье. Товчхон хоёр санал хэлчихээ түрүүмээс асуултан дээр хоцорчлоо. За өнгөрсөн жилүүдэд энэ ажил бас дүүргүүд дээр маш сайн мэдээлэл өгөөд явсан. Маш олон удаагийн сөөхүүдийг цуглуулж уулзалтыг хийгээд ингэ явсан. Ер нь бол зарчмын хувьд цаашдаа бас иргэд амьдарч байгаа байрныхаа засвар үйлчлэгээний тодорхой хэсгийг нь даадаг байх нь бол зүв баха бүгдийг төрөөс гэдэг асуудал бол бас тийм зүв бас биш байх гэж ингэж харж байна. За хоёрдугаарт энэ 30 хэдэн сая евро ч хэрэгжээд бүгдийг шийдэж чадахгүй. Нийт байгаа барилгын маань саяны тэр төмөр басаадаар металл басаадаар яваад ирэх юм бол хэрэгжүүлэх байрны тоо буураад ирж байгаа. Энэ жил тавигдсан 40 тэрбум саяны наамагийн төсөл бүрэн хэрэгжсэн ч нэгдүгээр цаана байрнууд үлднэ. Тэгэхээр энэ асуудлыг бас урьдчилж төлөвлөөд ингээд ажиллаж явах шаардлагатай гэж харж байна. За мөн энэ чанар дээр бид нар маш сайн анхаарахгүй бол саяны төлөөлөгч нарын бас хэлж байгаатай адилхан зөвхөн энэ угсармал байрнуудаас гадна баригдаад өстөө 10 жил нь ч болоогүй байгаа хэрнээ басаадны асуудал, дээврийн асуудлууд дахиад нэмэгдээд ороод ирж байгаа юм. Тэгэхээр би буруу санаагүй бол нийслэлийн төрийн сангаас гаргасан мэдээлэлээр зөвхөн угсармал байрнууд дээр өнөөдрийн байдлаар 130 тэрбумын метр квадратаар нь бодсон төсвөр ийм төсөв төртөг хэрэгцээ шаардлагатай байгаа. За энэнийхээ бас 4.1-ийг нь 25 онд хуваагаад тавиад явж байгаа. Тэгэхээр наамаа төсөл хэрэгжээд саяны 40 тэрбум хэрэгцсэн цаана бас энэ дээвэр басаадны санхүүжилтийн асуудлууд үлднэ гэдэг дээр хэдүүлээ бас ойлгож явах хэрэгтэй. За металл басаадан дээр бол туйлын зөв сая биднэрт гашуун туршлага байгаа. Тэр идүү 207 дугаар байр хөөсөн басаадтайгаас болж шатсан юм асуудлууд байгаа учраас гал төсвөртэй чулуун хөвөн болон металл басаад руугаа анхаарах ёстой. За бас нэг өгөх гэсэн санал нь юу юм бэ гэхээр манай энэ шинээр фасад хийж байгаа болон шинэ баригдаж байгаа байрнууд ч гэсэн адилхан. Энэ өнгөний хувьд үнэхээр ямар ч замраа алгаа. Эний өнгийг нь баталж өгж байгаа байгууллагууд энэ дээр анхаарахгүй бол та хэдийн тарааж өгж байгаа материалаа ч гэсэн хар. Ийм улаан хүрэн амар өнгө ингээ хийцэн байр Баянзэлийн эсрэг талд байгаа. Сансрын тэнд адилхан ингээд улаан хүрнээр бодчихоор арайд улаан байдгүй л байлгүй адилхан мөнгө төгрөгийг гаргаад хийж байгаа бол нийслэл Улаанбаатар хот чинь тэр хуучны зургуудыг харж байхад бас Азийн цагаан дагна гэж хэлэгдэг байсан нь энэ байрнуудын өнгөтэй бас их холбоотой юм байлээ. Нэг маягийн хуучин зөвлөлтийн тийм цайвард өнгөтэй бас байсантай холбоотой гэж би ингэж харж байгаа. Тийм учраас өмнө нь энэ даалгавар өгснүүд дээрээ дахиад цаашид энэ даалгаврыг батлах гэж байгаа байрнууд дээрээ мөн энэ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа байрныхаа өнгө загвар дээр бас анхаарч өгөхгүй бол ийм хүнд өнгө сонгогдсон ийм зэрэгэлдээ хоёр байр тис хоёр содон ийм хурц өнгөнүүд сонгогдсон ийм асуудлууд бас нийтлэг байна. Тэгэхээр энэ дээр бас зайлшгүй анхаарах хэрэгцээ шаардлага байна шүү гэдэг ийм саналыг хэлье. Баярлалаа.